Миг хүчтэй. Та сайн бацхан өнөөдрийн манай нэвтрүүлгээр уран бүтээлч Чилүүгэн оролцож байна. Оо баярлаа. Эхэлсэн үү? За сайн байцгаана. Манай Цайл подкаст дүүгээр эхэлж байна. Өнөөдрийн дугаар Хар мафийн студ дээрээс явагдаж байна. Энэ бол яг үйлдвэрлэл явагддаг газар байгаа. Яг үйлдвэрийн процесс явагддаг газараас шууд дамжуулж нэрийн тойрны харуул та. Тэгээ сайн уу жилээ юу вэ? За сайн байна уу? За сайн байна уу та? Сайн байна уу? Танихгүй хүмүүсийг шаардах оруулаа. Уулзааг удцсан юм шиг үү? За ойрын сониач юу хийж байна? Сая хичээлдээ сууж гарч ирж байгаа юм. Тий, сая бол мань нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөгөө инженер, хабын инженер гэдэг. Тэг яг зүгээр нөгөө барилга дээр угсаа ч юм уу уулуурхад ямар ч юм дээр байх хэвээр. Гэхдээ мань өөрөө зүгээр нөгөө мэдлэгийг мэдэж авах хэрэгтэй гэдэг. Тэг яг ер нь шууд эзэнд нь хамаардаг юм биш тий. Осол гарвал шууд боосны л буруу, бусд нь ямарч хамаагүй юм байна. Тэгэл жижиг сэжиг амар их юмнууд мэдэж аваад чинь шууд чорн руу орох юм байлээ шүү дээ. Тэр ер нь толгойлж байгаа дарал одоо тэр талбай дээр хүн өнгөрөх юм бол тэр чинь бүр амар сериусны асуудал юм байлээ. Тэрийг мэдж авах хэрэгтэй гэдэг байна. Харин авч л байна. Тэгэл амар л их юм байдаг юм байна. Мэдтгүү л байсан юм байна. байна. Маа чилийг зүгээр дуу хийдэг рэперээр нь л мэдж байгаа. Тэрнээс цаа чин бол юм барилгын бүтээн байгуулагч барилгачин баяраа хүн байгаа шүү дээ. Барилгачин хүн байгаа шүү дээ. Одоо сезон орох гол байна тэгэл мэн. Сезон орохоор ах алга болдог байгаа ерөөсө. Байнгын мөнхийн алга бол. Барилгаа барина да. Энэ хоёрлоо ингэж зэрэг харцсан шааж. Ингэж харцсан. Та хоёроор юу байна гол нь тий? Бид хоёр нэг юм нэгэл. Танах явдаг болцсон юм шүү дээ. Энэ явдаг подкаст гэдэг тий. Германы подкаст. Зүг-зүгээ атмаануудыг зүг-зүгт нь аччихсан. Буцаад уран бүтээлүүдээ хийж эхлээд байна уу? Юмаа хийж байгаа. Тэгтээ тэгэл энэ жил бол яг хуу мань тэгэл жоо синглүүдэл гаргад юм уу л гэж бодож байна. Тэрнээс яг зөндөө коллаб шаачлаа та. Тэг яг зүгээр альбом биш. Тэгэл жоон чанартай юмнууд өгөл. Тэгтээ өнгөрсөн жилийнх шиг тэгж амар нөгөө яахгүй өөрийгөө тэг зоохгүй. Манай яг нөгөө нүдсэн л дээ яг өнгөрсөн жил. Барилга дуу хоёрын өгшин сезон таардаг юм байна. Тэрийг барилга дуу хоёр шаас. Яг 100 дуугаа игээд 100 дуугаа цэцдэг. Тэгсэн чи барилга чинь бас яг 100 хамаг юм явдаг. Тэгээд тэр бүхний гор нь намар яг дулаан авах үеэр гарч ирээд тэгээд яаж гарч ирсэн? Нөгөө цас одоо энэ сая дарханд амар ихтэй цас орцсон байхгүй. Тэгээд бидний ажил бүр ингээд шахагдаад арагшаага юмнууд олоод гадаа шороо мороо хөлдөөд юмаа татгшоогоо оруулаад ингээд нэг 100 алдсан 3 хоног намар шууд баг 10 10 болоо үрчиж байгаа байхгүй. Баах тий. Тэгэхээр яг хөө энэ жил илүү барилгатаа сайхан. Одоо дархны тийш. Агуугүй дархан бол яг хөө энэ жил дуусчих жаа. Наадмаар хүлээлгээд үгээдээд одоо нэг юм яригдаал байна. Хотод бас нэг орон сууцсан дээр инженери гээл тэгэл ахын мэрэгчлч юу вэ? Барилгын инженер шүү дээ. Иргэний барилгын бүтээцийн инженер. Хаана төгслөө? Сан Францискот төгссөн Өндөр шүү. боловсралтай. Өндөр дээр сандал дээр суусан. Өндөр боловсралтай өндөр сандал. Яг мэрэгчлэрээ л ажиллаж байгаа шүү дээ. Мань угаасаа өөрөө мань бол өөртөө тийм зорилго тавьсан шүү дээ. Гавьяд барилгачин болно гэд. Гэтэ медаль аавна гэл. Танаа юуны ээж аав өвөө мөө чинь. Үгүй хамаагүй өстэй. Хамаагүй. Манай аа болох шин зүгээр механик инженер. Тэгтэл бас инженерийн юм биш үү? Аа болохоор гавьяд тээвэрч. Тэ чи нөгөө такси мэксид ажилладаг байсан болохоор. Тийм инженер хүний нүд өөр гэж яриад байдсан шүү дээ. Тэнгууд чи ингээд үг ичж байгаа одоо тэр юм ерөнхий одоо юм үг ичж байгаа форматаас тийм нүдээр харддаг болов яадаг бол. Чи ингээд ерөнхий яг амар ингэж мөрөөр нь харж ирсэн та энэ үг нь ийм утга агуулчлаа тэрэн дээр нь тэгчлээ. Чи ер нь тэгж нарийн яадаг ер нь үгний хувьд яадаг. За яг тэгэл үндсэн струкцаар л явчихчих. Дуун дээр гэхээс том зургаар нь харддаг юм тийм. Зүр төлөвлөлтөн дээр жоохон тийм инженерчлэлтэй төлөвлөдөг гэх юм уу. Тийм юмны тухай дуулнаа гэдэг. Үгүй тэдэн цагт очоод ийм юм хийнч гэдэг юм уу. Тэгээ яг хуу процесс руугаа арай одоо барилгач яг тийм штэ ингээд нэг барилга хэлэлт чинь нэгээс 2 жилийн хугацаатай баригдана. Тэгэхээр чинь нэг юм урт прожект болохоор яг өдөртөө л яг ингээд нэг инженерчлэлээр шийдэл яваад идэх ч юм уу. Байнгын л тэрнээс одоо
телевиз мэлүүсэг ч юм уу нэг ингээ бужигнаа дуусчихгүй тэгэл ингээл нэг яг дуунд ч гэсэн маань нэг тэгж хандаад идэх байхгүй ингээл за энэ сард нэг ингүүл ингээл тэд өдөр тэгэндээ ингэндээ ч гэдэг юм уу. Тэгээс яг дуун дээрээ бол нэг тэгдэггүй. Өмгөн дээрээ. Тэгэл мэдрэмжээр шүү дээ. Манай сэтгэл яг ах шиг шүү дээ. Мэн тэгэл орж ирэл үгээ сайхан бичээл. Манай яг энэ студи процесс бол ер нь бидний дуу их процесс бол аюу тийм шууд нэг юм импрешн импресац гэж ярьдаг. Дандаа фреш бичдэг. Тий, фреш бичдэг. Тэгээд аяач фреш хийдэг. Тий. Бус одоо артистуудыг бодвол тий шууд үйлдвэрлэв. Шууд үйлдвэрлэдэг. Тэгээ шууд үйлдвэрлэхгүй бол бэк орж ирээд ай булаачдаг. Тэгээ аяа алдах ажил айгүй өндөр байдаг. Уралдаж сүйдээ тий. Нэгдүгээр бадаг дээр орждохгүй бол хоёр дээр орох болсон шүү. За би болцсон шүү гэж байгаа нь болдог те тэр үний дуу болж өрдөг те. Тэр ихний бадгаа авсан хүний дуу болчиход байдаг. Жоо яах вэ? Ер нь тэгэл дууг л өглөө. Хаяа 5 6 рэпер ирэнтэй тэр чи айгүй хэцүү шттэ. Тэгэл зарим дуун дээр бэкийн араас орох хэцүү л хэдин да. Хадлаа л те. Үгүй шттэ ахвал амар хурдан айгүй зөвүүн үг бичиж байдаг байхгүй. Тэгэхээр энэ 100 клип уран бүтээлийн тарал дээр ер нь яах вэ? Яа гэж бодож байна? 6-аас 7 клип цацд юм бол гэж бодод байна. Гэтэ илүү яаж байгаа юм? Мань жоо хайрын дуу муу хийгээд байгаа. Yes, тийм ярьж өстэй нэрээ. Хайрын дуу хий. Яг гоо гих нэртэй амар хайртай болохоор хайрын дуу их бас гоё л агаад байна л та. Тэгээ сигээс амар сураад байгаа л та. Си энэ хоёр айгүй хэрэг дааш тэр эргэлдүүлээд байгаа. Гол нь дуудаад байгаа. Тэгээ цаад чи юм монголоор амар хайрын дууны үгийг юм монголоор амар зөвүүн орчуулад байгаа биш үү тийм үгүй монгол үг нь амар юм зөвүүн манай хөрөгчөнд гүзээлцэг нэрс байна ч гэх шиг нэг юм сонь үг хичээд байгаа байхгүй тэгснэ тансаг хувцснууд минь надад зогч байна ч юм уу нэг юм монголчлаад гэхдээ тэрний гоё сонсогдуулаа тэгэл хайрын дуунууд байгаа тэг яг хуу өөр нэг 3 4 хипхоп юм. Тэгэл ах нартайгаа зөндөөл юм хийндээ. Тэгэл одоо л яг нэг чи одоо манай студиэс ганц дэлхийд гарцсан байгаа рэпер шүү дээ. Дэлхийд гарцсан ганц рэпер нөө. Тэр хүнтэй нэрээ хамтарсан тухайгаа ярьдаа. Тэр яг чиглээ. Үгүй тэр ингэсэн байхгүй. Тэр чи Сонск фестивал байхгүй. Тэр гэхдээ ингээд өөр монгол артистуудаа хамтруулад гинжин минжи тэр чи бүгд хамтарсан шүү дээ. Нааг болохоор тэр дүүдэнд гитартай хамтруулад тэгээд яг нөхдөө тоглолтойгоо өмнө амар яарал тэгэл газ яг дуугаа явуулсан. Тэг клипи абистэй байсан шүү дээ. Playtime-ийн сүүлийн өдрийн өглөө маань шүү Playtime-ийн талбайгаас онгоцны буудлын руу явал. Аа тийм үү. Тийм паналтай юм болсон юм уу? Тийм. Тэгээ буугаад ирээд шууд улаа ах нартай яваа үсттэй. Мань хоолоо тэгэл буул дахиад ирээл тэгээд өсгөөд цагаан тарианд орж маа. Яалч үл илгэр гарцсан. Тэр гарцсан хараа. Зайчаа. Ваа шүдээс гад дэлхийд гарцсан үү шүү дээ. Сайвар. Тэдний юу нээр гоё юм бэлээ зүгээр. Манайхны одоо юу гэдэг манай эдийн ч гэсэн одоо ингээл хүсэж байгаа бид эд чинь нэг юм community шиг шүү дээ. Одоо ингээл юу гэдэг те. Тэнгууд тэд нар ингээм амар сан community-гээр л ажилтсан бэлээ ингээл зураг аваад нэгнийх нь клип болж явахт бөөндөө ирж амар оролцож тэгээд локейшн судалгаа модалгаанд бөөндөө явдаг ч юм уу нэг юм би яг гэхдээ тэрийг тэгж бодсон нөгөө нэг гоё дэмждэг амар дэмждэг community амар сэт. Гэхдээ тэр нь болохоор би нөгөө орс хэлтэй шүү дээ тэр чинь орсуудтай өрсөлж байгаа болохоор амь нэгтэй байхгүй болдгүй юм байна л гэж би зүгээр дотроо тэгж бодсон юм. Би болохоор тэр ингэж бодоод байдаг ш. Нөгөө одоо Казахстаны клипнүүд амар шаад байгаа штэ. Тэд нар чинь нөгөө Орсын Казахстан ч юу н Оростой жоо хамааралтай одоо ш дээр үесээ кино үлдвэрийн школыг авцсан байж магадгүй. Тэгээд энэ тэгэл адаглал манай Боредод хүртэл Орсын Боредод хүртэл шахах гэдэг штэ жоохон клип мэл. Тэгээд Орсын нэг тийм школ нь яваад Орсын школ яг зүгээр хийж байгаа уран бүтээлд нь Орос школ байгаа шүү дээ. Гэхдээ зүгээр цаагаараа орсуудтай амар өрсөлддөг. Миний ойлгосноор Орос хэлээр чи бараг 170 малын сая хүн юм уу? Хэдэн сая хүн ярьдсан бол тэр маш олон хүн ярьдаг. Тэр нөө зах зээл нь өөрөө амар том. Тэгээ яг хуу одоо Кыргызстан гэдэг бүгд байгаа шүү дээ. Одоо Орос өөр юу гэдэг те Тажикстан, станууд чи ихэнх нь ярьж байгаа л үү? Узбекистан. Тэгэхээр өрсөлдөө амар өндөр байдаг учраас хотоороо амар юм амь нэгтэй би бинийгаа амар дэмждэг гэж ойлгосон. 20 хэд байсан баха. Хөш амар юм биш үү? Тэгтээ амар юм. Алматигээ хотод очисон. Тэр бол тэр яг одоо ингээ манай Улаанбаатарыг тэр хот шиг болгочихсон байгаа байхгүй. Уг нь яг одоо ингээ 40 мянгат идэр шиг юм нөө блокоор одоо яг 220 мөр шиг гэсэн үг байхгүй. Ингээ хотхноороо тэгээ саадан дээр нь нөгөө барилга бариагүй
яг яваад оронгууд ч өгшин голынхаа саад нэг ингээд нөгөө хിവэр байгаа байхгүй. Хөндөөгүй, барилга бариагүй, зогсоол гараж мараж хийгээгүй. Тэгээд замууд нь ийм дөрвөн игнэтэй түгжрэл байхгүй. Алматай чинь тэгтээ гоё хот Ой тийм л дээ урталтаа мөнхцтэй тэр нөгөө Шимбулак лөө мөнхцтэй уултай тэгээд амар цанны бааз маацтай сак юм бэлээ. Гоё надад бол үнэхээр таалагдсан тэгэл. Ер нь гэхдээ та Улаанбаатараас бусд газар гоё байгаа юм шүү. Үгүй шүү. Нэр хойлоо улаан үд явсан яалаа. Улаан үд бол Европ шиг үү тий. Улаан үд бол тасархай гоё зэгцтэй. Цэвэрхэн хоолн сайтай хямдхан түгжрэл байхгүй. Тэний Улаанбаатар юу гэдэг юм Яг Улаанбаатарыг Хөрхөдөө миний Улаанбаатар хонхоочоо л гэдээс. юм бэ? Хашин шавдэр дэгдэг. Хонхоо Тэр чинь Улаанбаатар гэдэг. Хөрхөдөө миний Монгол хонхоочоо л гээш ага Баатар хөө. Манайх гэлтүрүүл манайхыг улс төрчүүл хэцүү те. Тэр яг хэцүүгээ нэрвэлөө. Хэцүүгийн нэрвэл Та тийм худлаа тийм эерэг шаадаг болсон юм уу та хоёр? Гэхдээ зүгээр одоо яг мань бол ингэж олдсон. Улаанбаатар гэхээсээ илүү зүгээр ингээд би сүүлд нэг FM сонсож байгаа мэн сонсоохгүй ингээд гарцаар гардггүй хүмүүс болохоор дандаа хөгшөө хүмүүс байгаа гэд. Яг анзаархаар ядраа төлн өвдөд наагуур нь гараад тэр хүмүүс гарцаар гарч сураагүй байгаа байхгүй. Тэр хүмүүс тэгээд тийм ач зээнрээ дагуулсан ингээл. Тэгээ ер нь яг би зүгээр энэ манай хотод төрөөгүй ч гэдэм үү өсөөгүй нэг юм одоо генерашн байгаа шүү дээ. Одоо 50-с дээш насны ч юм уу. Тэгээд энэ хүмүүс бас хотыг бас амар эвдэлтийн болов. Эсвэргээрээ зүгээр яг залуучууд одоо энэ доотлын үе нөө жензинүүд байгаа шүү дээ. Эдгээр гэхдээ яг үндэ бол юм хотын соёл моёл бол айгүй суудсан байгаа шүү дээ. Оочрлж чаддаг ч гэдэм үү нэг гарцаар гарчдаг. тэгээгүйгээ шаалдаг. Тий. Би бүр сүулт амар тийрээ зөө. Мэн ингээд Шангрила дотор явжсэн байхгүй лифтер буугаад тэгсэн чинь Шангрила ч одоо хамгийн л гоё моол одоо тий манай Аз гэж шүү дээ. Тэгээ би ингээд доошоо бууж исэн чинь дээшээ явах гэсэн. Би доошоо бууж ин гэж өө гэсэн. Хамт бууч гэсэн зүгээр лифтэнд хамт суугаа бууснаа буцаад өгсөд байгаа байхгүй тий би яа зүгээр хүлээж болохгүй юм бэ тий энэ лифт доошоо явчаал буцаад ирэх хооронд хүлээхгүй орж сууж доошоо явж буцаж өгсөж тэгээд нөгөө микронд нөгөө нэг эцсийн буудлын дээр нь очсноо буцаж тойрж явдаг нөгөө наанаас нь суугаад буцаж тойрж явдаг шиг тий. Яг наанаас нь суугаад тийм юм хийгээд байгаа байхгүй тий яг хот дээр зүгээр би асуудал нь зүгээр залуучуудад бол яг байгалах гэхдээ бас амар их асуудлууд байна жоох энэ хөгшин хүмүүсээс тэгээд энэ сошиалор байгаа маш олон инфлюенсер ч юм уу тэгэл энэ нэг коуч гэж хүмүүс байна тийм ээ тэрийг бол бүр айр үзээд маш их үзээд гэхдээ хүн яагаад хүн амьдрал заагаад байгаа юм тийм амар сонир Life coach гэдэг амьдралын заах гад гараад ирсэн. чинь хүн болгон л өөр орчинд өссөн зарим нь автаа аагүй ээж тий тэгсэн чи шууд нэг гар гарч ирсэн. За одоо энийг ингэж хийгээд хэдэн сар чи ингэ хийх юм бол e-commerce-ийг шатгаа. тий e-commerce хиймээ гэдэг яах. Зүгээр ядуу амьдрмаар байгаа хүн бас байж болно шүү яг үнэ. Тий ядуу мөнгө олмооргүй байгаа хүн байж болно шүү. Заавал стресстгүй бүх нийгмийг тэгж ийм амбицтай буцсан кофе уусан гिचнэр болохгүй шаага писта. Хинч писта кофе уумааргүй байгаа шүү яг үнэндээ писта. Гэтэ зүгээр залхуурмаар 1 жил 3 жил 5 жил burnout хиймээр байгаа хүн байгаа шүү яг үнэндээ. Хотоороо амбицл гарч яах юм бэ? Хотоороо амбицлаад би өстой 80 9 цагийн ажил хийхгүй юм их. Би өстой барилгын туслах хийхгүй өстой. Би бол өстой жинхэнэ дэлхийд гарна гэж шаагаад байвал аль нь дэлхийд гарахгүй тэр сургалтаа өгж байгаа хүн чинь л арай мөнгөтэй болоод тэр хүн хөөстэй болж байгаа тий. Тэрнээс яг мань бол коуч мовчиг амар үзээд тэгэл энгийн мөрөөдлүүдийг би ингэж гоё дэлгэрүүлэхийг хүсэж байна. Яг энэ яриан дээрээс зүгээр л манусыг жоохон манусын өвөө имиж чинь зүгээр л эмч болно. Би ингээ гоё барилгачин болохыг хүсдэг л жоохон бахта би цагдаа болно. Тийм л биш. Жолооч. Жолооч болно гэдэг хүүхдүүд байсан шүү дээ баг ах тий. Тэгсэн чи одоо юу болно гэдэг байгаа лээ. Одоо чинь заавал одоо дэлхийд гараа л инфлюенсер болъё, e-commerce хий тэ, коуч болъё. Тэр дэлхийд даяараа тийм байна. Тийм дэлхийд даяараа тийм байна. Гэхдээ тэр үнэхээр тийм байж болохгүй байхгүй юу? Тий. Тэгээ одоо ингээд бүгдээрээ лаг байх боломжгүй шүү дээ тий. Угаасаа ангиараа нэг шалгалт өгөхт чинь 5 онц 5 би 3C 3F 2 тийм угаасаа л тийм байх чинь нэг коуч гарч ирэл ангиараа онц авна хамгийн муу нь би л авна гэдэг гарч ирж чинь яарч боломжгүй шүү дээ.
Тийм. Тэгэхээр түүл нь штэ те. Одоо ингээд муу сурдаг хүүхд гээд нэг Ааха. категори Наадах ч гоё яридах уу. Тэгээ. Манай өөр дээр яри. Тийм. Муу сурдаг хүүхд гээд ингээд манай боловсролын систем бүр бараг албан ёсны юм заяа. Тэгснэ дунд сурдаг хүүхд гэж шахаа заяа. Яг энэ дунд сурдаг юм л та. Тийм. Муу дунд онц сурдаг хүүхд мөхдгээ ингээ гурван юмд хуваага шаацсан заяа. Тэгээ муу сурдаг хүүхд бол underground те. Угаасаа underground те. Тэр угаасаа дунд сурдаг бас нэг тоогдохгүй заяа. Онц сурдгийг нь олимпиад бэлдээд сонгон шаагаад нөгөө хэдэн тэгээд сахилахгүйдаад жоохон сахилахгүйтангууд нь сахилахгүй хүүхд мөхдөг. Гэтэ яг үүндээ тэр хүүхдэд чаддаг нэг хичээл ч юм уу чаддаг дуртай нэг хичээл шал өөр юм баг тэр хүүхд. Тэр тухай яриа. Чи ямар сурдаг байсан? Би болохоор би 3 сургуульд амжсан байхгүй юу? 6 дугаар анги хүртлээ 24-т байж байгаа 8-т 24 дугаар сургуульд байсан. Бөмбөрийн уртлын. Тэгээд 3 таймерт 2 жил сурчаад сүүлд Монтурк угсаа ахлах сургууль юм чинь. Тэгээ Монтурк болохоор угсаа манай анги бас нөгөө юм улирцсан анги гэх юм уу нөгөө 9 төгсчөө дахиад 9 суудаг тийм анги гэсэн байхгүй. Яаж байгаа гэдэг нь? Шалгалт өгөөд тэнцээгүү. Гэхдээ угаасаа сайн сургууль болохоор ангиараа юу? Тий ангиараа. What the fuck? Гэхдээ сонсч манай анги болохоор манай ангийн тал нь олимпиад ихсэн. Манай ангийн төрөө бол дэлхийн математик олимпиадыг хүрэлж илүү. Машка болохоор дэлхийд гарцсан тий бүр яг дэлхийх машка болохоор биологийн дэлхийн хүрэл мөрөл бүр яг 12 дугаар ингээд төгсөөд яваад авцсан бохгүй. Монгол хасалтцсан. Тэгээ Монтурк болохоор 14 хоног болгон шалгалт авдаг, үлрэл болгон шалгалт аваад тэгээ ингээд Баян Улгийн Эрдэнэт дархан Улаанбаатарын 4 Монтуркийн 200 хүүхдийг өрсөлдүүлдэг бохгүй шалгалтаар. Тэгээ би бол жоо өөрийгөө тэнэг гэж боддог гэсэн. Ер нь ягаад гэвэл баахан юм лаг хүүхдүүдийн дунд орсон байгаа байхгүй. Тэгээ би ингээ ер нь ангидаа бол би нэг манайх нэг 22 3 хүүхдтэй байлаа. За би ер нь 15-аас бол бараг л урагшлахгүй дээ. Надаа ер нь бараг л impossible. Тэгээ би ер нь яг харин чиний хэлээд байгаа ш би бол өөрийгөө юм мяа хүүхд гэж боддог байсан байхгүй. Тэр ангид байгаа стандартаас болоод тэгээ яг амьдрал дээр гараад ирэхээр манай яг нөгөө ангийн лаг байсан хүүхдүүд одоо шал өөр юм хийж байгаа, өөр мэрэгчлэлтэй болсон ч юм уу, зарим нь эсвэл гэр бүлийнхээ амьдралд илүү анхаардаг ч юм уу те. Тэгэхээр яг нөгөө 10 жилд байхад ингээд тийм стандарт хүүхдийг амар эвддэг ч юм уу, амар хүүхдийг шантраадаг байгаа байхгүй. Одоо бас манай яг хамаатны нэг дүү байгаа, хичээлдээ муу гэдэг байгаа байхгүй. Гэхдээ амар зурдаг. Бүр үнэхээр тасархаа зурдаг хөшөө. Одоо 15 та хүүхэд. Тэр хүүхд угаасаа тоо хийхгүй байгаа байхгүй. Тэнгууд тоондоо мууч гэх шиг тийм юм байхгүй байхгүй. Чи яг хүн болгонд скил байгаа хөгжим идэх хүүхд ээж болно те. Эсвэл видео идэх ч юм уу те. Тэр дэвтэр дээр байхгүй шүү дээ. Биологи хичээл дээр камерны юм байхгүй юм чи. Тэгэхээр яг одоо энэ хүүхдүүд ч юм уу хүмүүс үзчихвэл тэр бол бас амар буруу ингээ хүүхдийг амар хайрцагладаг. Сая бас мань Таиландд нэг манай 24-ний 4 дэдлийн Баянаг ах байхгүй. Баянахтай уулзч Баянахыг бас багш нь шоронд орно гэж хэлжсэн байна чи. 24. Тий, чи угаасаа л чи бол амжилтанд хүрэхгүй чи бол шоронгийн хадаас болно ч юм уу тий. Намайг бас 1-р сургуулийн сургалтын менежер ёстой чи сургуулаас зайлан хэлчихүү гэж үзээ ядж ин гэтээ. Уухай тийм тий багш нар чинь 12 моёртой хүүхдэгтэй за эсвэл 14-тэй ч юм уу те дөнгөж нэг боонд нь өсмөс ургаал нэг охин мохин тайртайгаа ойлгож ирсэж өөжөө шоронгийн хадаас болно те нөөдөнд тэгсэн чинь маар стрит смарт бачка байхгүй те заавал хичээл ирч биш тэгэл тэрийг бол бас мань яг үзээ яддаг тэгэл хүүхдүүдийг амар хайрцагладаг тэгэл яг хоббиг Монгол яг нөгөө боловсролын систем тийм л байгаа юм л та дүн одоо ингээд сүүлийн үеийн боловсролын манай Европын аашаас тийм юмд ч одоо ингээд дүн өгөхгүй байгаа байхгүй. Тийм. Чи хийсэн болж ийн те нэг даалгавар маалгавар өгөх юм уу? Гэрийн даалгавар өгөх гэдэг юм чинь. Тийм. Нэг юм хийлгүүл хийлгэн тэгээд дүн өгөхгүй. Хийсэн бол өсөлдүүлэхгүй шүү дээ. Хүүхдийг ингэж дүн тавихгүй зүгээр оролцоогоор нь өөрт нь ингээд ойлгуулаад байгаа байхгүй тийм. Жохон хүүхдүүдийг анханаас нь юм материалын баазаар нь ханган тэр нь одоо нэг их юм биш зөө ингээд нэг юм дэвтэр үзэг харандаа баримлын шавар тоглоом тэгээ нэг хэдийн юмнуудын тараагаа тавьчихад тэд нар чи өөрсдөө дуртайгаа сонгож аваад ингэж хийгээд ингэ явцдаг баг. Яг уу юм ерөнхий үсэг бичиг тоогийн заагаад өгөөд гудамжинд гараад энийг таньдаг болцсон багт л зүгээр цаашаа өөрсдөө хөгжиж гэдэг байхгүй ер нь бол үсгийн зааж өгөө. Сая нөгөө Bob Zonic гэдэг нэг бодгохтой нэг хичээл шиг юм хийж үтсэн шүү дээ 10 жилийн сургуульд. Тийм. Тэгээ тэрэн дээр бас яг ойлгоцсон байхгүй. Тэгсэн чинь дуу хөгжмийн багш нь юу ярьдаг гэдлээ. Дуу хөгжим ярьдгүү. Өөрийгөө ярьдаг гэдэг байхгүй. Дуу хөгжмийн багш нь. Тэгээ тэр хүүхдүүд
ангиараа дуу хөгжмийн хичээл дургу. Тэгээ яг би зүгээр ингээд бид нар амар сайн яриадсэн чи Америкт бол одоо ахлах анги дуу хөгжмийн хичээл гэж угаасаа байхгүй тэр нь өөрөө дугуулan болчдөг. Тэгэхээр хоббигоороо хүүхдүүд хичээлчдэг бүжиг дуу сакс макс бол ингээд нөгөө бүгдийг нь тэрэн рүү чихэж нэг анги руу 30 хүүхдийг дуу хөгжмийн хичээлд оруулангуудаа сонирхолгүй хүүхдийг F тавиад байхгүй нэ шүү дээ. Чи дуун дуртай бол энэ тусдаа дугуулan хичээлийн дараа чи энэ дугууландаа суучгаа. Үндсэн энэ хичээлүүдэд анхаарлаа төвлөрүүлчих гэж гэдэг юм. Манайх болохоор ингээл дуртай дургу аваачил. Би бол яг тэгж боддог байхгүй. Одоо төгсөх ангийн хүүхдүүд байгаа шүү дээ. 12 дугаар ангийн хүүхдүүд. Би өөрөө тэгжсэн байхгүй. Мань бол төгсөх ангитай мат нийгэм өөр юу ч хэлээ англи хэлчлээ. Энэ гурваа л хийсэн. Би өөр юм хийгээгүй. Конкурсандаа угаасаа амар сайн бэлдсэн. Тэгэнгუთ яг одоо ахлах ангийн хүүхдүүд ч гэсэн одоо хим физик, биологи ч юм уу те эдний аль нэг юм ч юм уу зүгээр анхан шатны юм мэдлэгийн зааж өгчөөд гүнзгийрүүлэхгүйгээр аль нэг юм ч юм уу дуртайгийн сонгоод ингээ явахгүй тэгэл хими хичээл орол физик хичээл орол биологи орол ингээл нэг юм заавал бүх химиг ингээд мэдүүлэх гээд байгаа юм шиг те тэрийг илүү юм өргөн мэдлэг биш нэг юмдаа гүнзгий мэдлэгтэй байх нь илүү амжилтанд хүргэнэ. Yes. Одоо тэгвэл нөгөө талаас нь яриа. За тэгээ. Мань ч бас тэгж адилхан бодож би ч мос орлон урлагтай тэгэл улсарын шалгалтыг хүртэл бялдаг байсан юм. Бүр тийм гангста юм. Бүр гангста. Мань бүр ингээд параллел болгоноос ингээ хүүхдүүдийг дагуулж бялж мэлдэг. Дээшээ 5 доошоо 5 төстэй дагуулж сургууль дотроо бялж мэлдэг. Тэгээд тэгсэн чинь одоо ингээд сургалтын системд ийм алдаанууд ингээл ирж штэ. Тэгвэл угаасаа ингээд нийгмийн лалрын өрсөлдөөнтэй юмний нэг хэсэг болгож бэлдэж гаргаж ирэх гэдэг нь шүү дээ. Тэгсэн чинь нэг талаасаа тэгж харагдаж байгаа нь тэр нь ч зөв угаасаа. Тэгсэн чинь нөгөө талаасаа болохоор бид нэр өөрсдөөсөө ингээд өөрөөсөө би дараа нь ингээд нэг тийм буруу олж харж байгаа байхгүй. Тэр нь болохоор нөгөө хичээл ингээд суулгах гал юм. Би яах гэж наа ингэж нөгөө нэг махлаад ингээд юу гэдэг лээ нөгөө үйл там зайлгаад байгаа юм бэ гэд ингээд бодоодсэн чинь ер нь бас сууд сурахад бас хэрэгтэй л байсан мөлий нарамжлал хийж. Би яг 10 жилийг одоо Монтурк чинь бүх цагийн үеэр 8 штэ. Бид нар өдөр болгоо өглөө 7-д тусна 8-аас 1:30 хооронд хичээлдээ 1:30-аас цайндаа ороод 2:30-аас хичээл эхлээд 4 таарна. 4-өөс тарчаад цаг 30 амраад 5:30-аас 6:30 давтлагатай орой олонд орно. Тэгээ 7:30-аас 8:30 дахиад давтлагатай. Дахиад 15 завсарлаа тэгээ 10 хүртэл давтлагатай. Яг 5 өдөр тэгж хичээлээд гэсэн. Нэ сургууль дээр амьдруулаа шаа. Амьдрын те доктор байндаа 5 өдөр амь. Тэгээ дээрлэхэлттэй те. Тэгээд шүн орж ирж ийлэгдэн чигсаан. Хоол моолн дээр дайрн орж ирж юм дээрэмтэн. Гэтэ яг гутал пүү зарай дээрэмтэхгүй л те. Гэтэ ер нь нөгөө ангийн ялгаа нь бол амар байсан. Гэтэ яг мань бол тэрний амар эсрэглээд Тийш байсан. бол та доош болдгоо юу? Тий, ерөөс тийш тий. Надаас ахваач нааг ахаа гэдэг юм чи. Тийм юм байдаг лээс. Сая чи юу гэлээ? Тэгэл нөгөө суул Монтурк болохоор би яг тэгж бодсон байхгүй. Мандад Монтуркт нэг амар хичээлийгэл алаагүй ч гэсэн тийм амар суулгадаг байсан болохоор ер нь бол одоо манаас төгсөөд манай Монтуркийн юм доотлын ангийнхаа 2 залуу малтай Америкт амьдардаг байсан. Адилхан сургууль Сан Францискод. Тэгээ манайс байлиг үнхээр сууж чаддаг л болсон байсан л да. Яг номын санд ороод асуудал хүрээ 4 цаг нэг таскыг ингээ биелүүлж дуусгах нь мосох нь тэр чадвар чинь бас бол 10 жилээс бол 10 жилийн гол юм суухлаагаад байгаа. Тэгээ би бас мань одоо ингээ бодож байгаа ш их сургууль төгсчүүд их сургуульд болохоор юу сурах хэрэгтэй байсан бэ гэхээр зүгээр цагийн менежмент л гэж боддتي. Дараа 7 хоногт би шалгалттай. Тэгэхээр өнөөдөр шоудахгүй байх хэрэгтэй. Эсвэл би өнөөдөр шоуд чи тий. Дараа 7 хоногт гэдэг зүгээр тэрийг л ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Ер нь их сургууль тэд чинь одоо их сургууль ч гэсэн сурж байгаа хүүхдүүд би тэрийг бас хэлмээр байдаг байхгүй юу? Тэр бол юм average, тэр бол ингээд дундаж л юм зааж байгаа. Тэр тийм хэцүү юм биш те бас нэг талтаа зүгээр хүн жоохон хичээгээд хичээлийнхаа урд суух юм бол бас хийчих боломжтой. төгсөж штэ. Тийм төгсөж чинь тэгэл би бол 10 жил бол яг сууд сурах их сургууль бол нэг жоохон тийм цагийн менежменттэй болох ч юм уу нэг гол point нь мань тэр л гэж бодсон. Зөв санал дүн биш те яг сураа гарчих ч юм уу авах юм нь бол мань. За түүлэн штэ те ингээд нэг юм за нэг юм төгс боловсролын систем бүтээгээд тэрэндээ үр хойчоо ингээд гоё шаалгаад ухаантай төстэй олж гарч ирээд тэгээд нийгмийн нэг тоосгоны хэсэг болоод
Тэгээд амьдраад гоё ухаантай сактэй. Тэгвэл дээр үед ер нь сургалтын өстэй бүр тийм үед жишээ бүр Ахуйдаа л байсан л үү Монгол цонх. ахуйда гэртээ ээж аав нь зааж өгөөлөө. Тий. Тэгэл тэр хүүхэд нийгэмд гараад бүр нендертал малын үед ч юм уу те бүр би нэгээ сэлмээр завчдаг үед яаж би нэгээ сургадаг байсан бол Тэр үед чинь нийгэм ямар байсан бэл та. Ер нь л тэгэл одоо 100 жилийн өмнө гэл тэнгүүт л нөгөө амар бэлэн болсон хүмүүс байж идэв шүү дээ. 18-тай 16-тай залуу гэл тэгэхэд ингээл бэлэн болчихсон үү? халуун шууд дайшин бариад аваа аваад хүүхдээ орныхоо төлөө халуун цусаа өргөхөд бэлэн тийм үнийг эрт нь бэлдсэн. Одоо тийм веб байна уу? Веб гэж яагаад. Одоо зөв веб ч яастай бистэй амьдрал харуулсан. Веб хураалгадаг шас сургууль дээрээ. Одоо манай нэг нээз үүдий яг маний бас ер нь багын хамгийн сайн нээз зөхгүй. Гэхдээ тэр нээз болохоор бас сургуулаас ер нь эрт гарцсан. Тэгээ эмээ өвөд дээр амьдэрсэн зөхгүй ер нь нэг 5 дугаар ангиасаа гараад. Тэгээд манай тэр нээз бол сургууль сураагүй мөртлөө тэгэл амар лаг л явж байгаа. Эмээ өвөгийн бас боловсрол 10 жилтэй ер нь гар бас нэг юу зодуулаад тэгээ нөө хүүхд поригчгүй ер нь сургуулаас дургуулчихгүй. Жоо эвгүй юм болцсон. Тэгэл угаасаа дахиж явахгүйгээл би сургуульд явахгүйгээ гүргээл тэгээ яг нь 2 жил болчихгооч угаас төсөөрөл тэгэл жоо эрхлүүлээл тэгэл өвөө юм ч гэсэн тэгцээ байхгүй. Гэхдээ тэр найз маань бол яг хамгийн хүн шиг хүн ер нь бол хаа очиж хамгийн л хүн шиг хүн. Тэгэл амар хүмүүн тусалдаг те юм гэж. Энэ сургууль царайны тэр хүн болох боловсрлыг олохгүй байхгүй. Гол нь тэрлэн л та. Би зүгээр тэгж л бодод те. Яг нэг юм боловсрал гэдэг чинь бас өөр юм гэлтэй юм шиг лээ. Боловсрал хийнгүүт манайс ч болохоор тоо математик шинжлэх ухаан гэдэг. Боловсрч дууссан хүнийг хэлдэг юм шүү те. Тэр чинь ингээл ладаглал. Наач гоё шүү. Ялгадаг. Боловсрох байгаа байхгүй те. Боловсрч дууссан боловсралтай тийм хүн хэрэгтэй шүү дээ. Эрдэмтэй хүн гэдэг чинь эрдэм номтой хүнийг хэлж байгаа байхгүй. Гэтэ яг зүгээр сая зүгээр хэдүүлээ ингээд боловсрал ярьж штэ. Гэтэ зүгээр ингээд маний өнцгөөс бол те ер нь өнцөг яг хичээлийн дүн бол угаасаа чухал биш. Чи бол чамааг бол бас нэг талтай сургууль миний гарч дургу болгоцсон ч юм уу юм байж л байгаа ш. Цаана ингээ мэрэгнийг ад үдсээр байгаа л те. Мэрэг нэг ганц хоёр хичээлээ тасалцсан чи угас багш нь дургу болцсон те. Тэгэл мэрэг нэг юм ангийн дургу хүүхд. Тэнгууд мэрэгэн бүр багшаага өдмөр санагдаад идэх ч юм уу те. Ингээд нэг юм сумалгаатай. Сая бас яг тэгсэн тэр нэг би шууд математикийнхаа багштай заамталцж авч болчихсон. Сая тэр 101 дээр тэгсэн юм а тэр нэг хипхоп 101 гэх хичээл дээр тэр анги болохоор хамгийн юм хэцүү анги гинэ. Тэгээ сургуулийнх нь сэтгэл зүйч багш авцсан. Тэгээ угаасаа ер нь бүтдгүү ерөөсөө л байнгын зодоонтой. Тэгээ ингээд нөө ботгох бид очих хичээл засч амар хөөрхөн л юм 8 дугаар анги л хүүхдүүд хамж өгөх шүү. Тэгээ багш нь өөрөө ингээд бидрээ санаа зовоол те баг та нар руу юм аваа шидчихгүй мэдчихгүй те ингээд гисэн чинь би бол хэлж байгаа байхгүй наач ингээд боддоо та насын бодолтой та 14-тэй те тэгээ нэг юм 30 таах гоё юм яриад байвал хүүхд төсгүүдгүй шүү дээ. Тэгэхээр чинь багш нарын арга барил ч юм уу тэгэл тэр сургууль нь өөрөө тэр ангийг үзээ яддаг болсон ч юм уу багш нар дургуй ч юм уу Багш нар өөрөө манипуляц хийгээд байгаа байхгүй тийм. Багш нар нь яг үндэ манус шиг гайд байвал би л хичээлдээ сууноо бистэ хичээлээ үзээ шаанаа. Яг гайр дипт манайх яг тэгэл хэн багш болж байгаа вэ те багшийн шалгалтын оноо багшийн сургууль 0 гэж нь одоо ярина. Гол нь тэр юм байна. Хэн сурахгүй байгаа. Тийм хүн сурахгүй байгаа. Тэгээд хүн гол нь багшийн цалин муу болохоор ч юм уу тийм шалтгаан байгаа шүү дээ. Гой хүмүүс нь багш хийхгүй байх гэсэн үг байхгүй харин тийм. Гүгөө мэрэгжил сонголтын дээр аль мэрэгжил одоо яг мөнгө олж ийн тийшээ орно шүү. Уул уурхайн инженерийг хүн болгоно гэж шаална шүү дээ гэсэн. Дараа нь нөгөө маркетинг санхүү бизнесийн удирдлага юм. Тийм тэгэл яг маркетинг багш угаасаа уг нэмлэг толгойдоо ч юм толгойдоос илүү нүү юм сэтгэлтэй мэдрэмжтэй гэх юм уу те юм хүүхдүүдийг ойлгодог ч юм уу нэг тийм хүмүүс нь багш олоод байвал тэгэл илүү гоё сурагчд гарч ирдэг ч юм уу те нэг юм багш нь манайх яг багш нарыг муулаад байгаа юм бол биш л те гэхдээ зүгээр тэр багшийг гаргаж ирж байгаа манай улсын систем нь те тэр нөгөө хүүхдүүдийг муулахаасаа илүүтэйгээр улс өөрөө багш нар руу барьж байгаа бодлогоо амар зөв баримтлаад цалингийн нэмээд ч юм уу тэдний ажиллах орчныг тухтай болгоод те ингээм бол багш өөрөө хаппи болох гэдэг нь шүү дээ.
Тэнгүүд happy заах гэдэг шүү дээ. Амар happy happy болохоор happy happy байгаад заах байгаа гэдэг байхгүй шүү дээ. боловсролын систем дээр ягаад Тэгэхээр гэвэл багш өөр сайд биш үү? Хоёр зээлтэй. мань гуруула хохирцсан байгаа байхгүй. Яг үнэндээ Хичээл бас. дургүй болсон байгаа. Тий. Яа хичээл. Өөрийгөө мяа гэж боддог байсан байхгүй. Нуудаг, тэрийгэ нуудаг. Тий. Би жоохон тэнэг гэж боддог байсан байхгүй. Боловсролын систем бол тийм байна. Бүр амар их ярих юм бол байна. Тийм. Тэгэл хураангуулын гоё тэгэл багш нарыг маань илүү гоё үнэлээд ийм happy багш happy хичээл заана. Happy хичээл заагаар чи happy kid гарч ирнэ шүү дээ. Тэгээ тэрийг сайн үнэлэх хэрэгтэй тий. Аа. Аа юм байна. За цай байд юм уу танад цай арай байхгүй. Цайр ус буцлах хэрэгтэй байсан. Зүгээр зүгээр. Дүүл гоё. Наад цайгаа уучихгүй. Тэгээд энэ цагаа Тацтай цайгаа олчихгүй. Чи цай уухгүй. Би жажилчгүй энэ цайгаа аваад. Мань нэг юм За ерөнхий тийм хоёр уран бүтээлийн сэдв дээр тийм зах цухаас нь манаас подкаст чинь ингээд гоё ярьдаг хүн оронгууд цаг нь хүрдгүү. Тэгснээ юм жоохон тийм хүн одоогор ороогүй л дээ. Гэхдээ ер нь юм ярьж чаддгүй хүн байвал нэг цаг үнэхээр уртахгүй. Навшийн урт. Тэнгуут одоо ингээд бротой ч юм уу юм ярингууд цаг амар богинохон болчихно. Аа. Тийм хүмүүс байна. Арманых бас надад гоё ах шиг шүү. Би ер нь яг бүтэн үзээгүй л дээ. Гэтэ Арманы яг тэр ярьж байгаа үнцгүүд панчигийн бас ярьж байгаа юмнууд бас манайс тэр идэж ингээл сайн танихгүй шүү дээ. Тэр идэж нааг сайн танихгүй тэглэг яг нөгөө бодол эн чинь илүү нэг юм гоё хувийн бодлыг гоё та хоёр харуулад байгаа тий. Байхгүй гоё. Юу бодож яв тий. Тэгээ манайс бас хөөрхөн бөөндөө бас жоохон хөгшрөөд байгаа тий. Жаахан хөгшрөөд хөөрхөн болоод байгаа тий. Хөрх юм бэ. Юм яхаж оролцоод байгаа тий. Наа чи тэгдэж бид. Жаахан оролцдог болцсон тий бас. Жаахан итгэлтэй болж байна тий. Подкаст Муу сурагч биш бол. Мэддэг юм юмтай болсон юм яхаа. Тэрийг ганц нэг сэтгэлтэй болцсон тэгэл. Тэгэхээр тэгвэл өссөн газруудын тухай хэдүүлээ ярьж үзсгээ тий. Тийм би яг тэрийг асуув. Би энийг бас хэд ч хэлээгүй яриаггүй л байгаа л да. Тэгэл манайс өөрийгөө гоё ярьж өгөлтэй. Би болохоор тэрэлжид төрсөн. Яг эмээ өвөөгийнхөө голомтон дээр өвөөгийнхөө гэрт эмнэлэгт биш. Тэгээ одоо тийш тий яг голомтон дээр төрсөн. Ганцхан хүүхэд. Тий. Яг гэрт төрсөн. Өвөөгийнхөө гэртээ их хөрц. Тэгээд манай тэрэлжийг одоо болохоор айгу муулаад идэв шүү. Тэрэнд бол татгаач авах дургүй байд юм аа. Пинжааны газар гэдэг ба штэ. Дисней л ойр зуурын пинжа бол тэрэлж жоохон serious пинжа хөвсгөл гэдэг ба штэ. Тэгээ яг хөө мань тэрэлжид төгссөн. Тэгээд 8 9 хүртлээ Дэнжи мянгад амьдэрдэг байсан. 21-р сургуульд яваад. Тий. Тэгээд дараа нь болохоор бас юм айлын ажуур өмөрөнд амьдрал. Тэгэл дараа нь нэг өрөө байр мэрт ороод тэгэл хоёр өрөө мөрөө болол. Тэгэл яг би өссөн орчин гэхээр нь тэгэл тэр олгон дээр л ингээл амар солигдсон л та угаасаа тэгэл яг гэр ороолоос байрны хүүхдүүдтэй нийлэнгууд байрны хүүхдүүдийн хэрэгэлдэг бүх юм нь өөр те. Тэр бүх юм нь өөр тэгэл мань ингээл 40 мянгат ч арай жоох нөө 24 ч жоох гэр ороолын хүүхдүүд ихтэй байсан бохгүй. Манай ангийн баг тал нь гэр ороол. Тэгээ 3 тамир руу орсон чинь ингээ хувийн сургууль руу ороод тэгэл бас дахиад хүүхдүүдийн бүх юм нь өөр те. Бүгд гой пүүз мүүцтэй те. Нэг хүүхд 3 пүүз мүүцтэй те. Би бол ганц л пүүзтэй байгаа шүү дээ. Намар нэг аав. Форумнаас утаа үнэртэй гэдэг байгаа юм чи. Хотын төвийн сургууль руу очингууд форумнаас нь утаа үнэртэй гаруудын форумнаас нь жоо биелэгж юм үнэртэй. Тэгээд дараа нь манаас ингээд хороол чи ингээ пүүз мүүцтэй те. Нэг юм өмдөө нуглаал тэгэл. Тэгээ дараа нь Japan Town руу нүүж ирсэн чинь бүгд iPhone-тэй тий. Тэгээ дандаа л мань хоцроод байгаа байхгүй. Дандаа л шоконд ороод тэгэл дахиад гайгүй барьж авч байгаа л Америк явсан чи дахиад хөдөөнөөс тангч. Яа тий. Арай л зах цухаас нь бариад байгангууд. Тэгэл одоо шахалын мэдрэмж авсаар л байгаа л да. Гэхдээ ер нь бол яг зүр өссөн орчин гэвэл бол яг тэгэл тийм. Гэхдээ тэр болгон тэгэл хүнийг ингээ гоё шейплдэг тий. Хүн өссөн орчноосоо л амар хамаардсан юм байна. Бид ч нөө сая дууны үг гэж яриадсэн. Би тэрийг бол цэвэр юм манай эмээгийн философи гэж би боддتي. Тэгээд би тэр хүн ингээд 80 жил амьдэрсэн. Тэгээд тэр 80 жилийнхаа одоо тэр хүн ч дэнсэлсэн байж тээ зөв буруугаа ингээд нэг хүн таньдаг ч гэдэг юм уу. Тэгэл яг тэр хүн надад ингээд суулгасан байгаа байхгүй ингээд. За энийг нэг ийм хүн болгоё. Энийг ийм ажилдаа болгоё ч гэдэг юм. Ингээл тэгэл би бол яг тэр тэрэлжийн юм бас миний өссөн орчин амар нөлөөлсөн. Тэгээд дууны үг мөгөн дэр ч гэсэн яг
би чинь жоох юм монголч хөвгтэй шүү дээ. Тэгээ яг хуу бас Америкт байсан болохоор нэг юм англич минийх жоох нэг юм сонир микс би тэгж боддог байхгүй өөрийгөө. Тэгэл яг өссөн орчин бол хүн болгоных өөр тэгтээ тэр яг хүнийг угаасаа бүтээдэг те. Тэр бол хамгийн чухал гэр бүлийн орчноос гадна зүгээр яг өссөн орчин гэж байгаа шүү дээ. Тэр бол яг хүүхдэд амар нөлөөлдөг л гэж боддог. Та хоёрын хувьд чиний тэгвэл хамгийн гоё улаан гоч. хамгийн гоё дурсамж өнгөрсөн хүүд чинь тэгвэл аль нь хамгийн гоё санаг тэрэлжлээ. тэрэлжтэй. Би манчин жаа гэхэлэр тэрнээс цаашлаад юу асуух гэсэн гэхэлэр чи чинь нэг морь зартай айгүй ойрох штэ. Тэгээ чи жоохон Монгол ахуйтайгаа харьцангуй одоо мань занаасын хажууд л хамаагүй ойрхон байсан байхгүй. Тэгээ тэр тухай бас яриулах гэдэг байхгүй. Мань сая тэгэл яг мань угаасаа морь харахаар уйлдгүй шууд. Мань сая шиний хоёрынд тэрэлжид очивол морьтой айлсан. Чиний стори Аим гоё байгаа наагаад. Тэгэл гоё байгаа шээ. Яг үнэ. Тийм мань яг буугаал морь имэллээл тэгэл ганц нэг нэрмэл татаал сая ойлголоо л доо бро 3 татаа 3 бууз идэд тийм ээ тэгээд нэг 5-аас 6 айл орохоор бро яг болдсон байна. Темпэн дээ морьтой хаал. Нэг айлтаа сэтгэл хөдлөлөөр 10 бууз идэд 20 татчих болохгүй. Болохгүй ш дараагийнхаа явах хэрэгтэй тэгээ 3-3-ын дөрөв нь айгүй зүв ажилласан надад бол тэгэл яг уу морь бол морин яг уу манай өвөө нилээ юм адуу мадуутай хүн байж байгаа. Тэгээд нааг хоёртой хтүүд болоод тэгээ угаасаа зах зээлгээд манайх адууг болцсон мөртлөө миний дотор угаасаа морин угаасаа дуртай наа моргүй мөртлөө ийм бүх морины хэрэгсэлтэйгээ шоолоод тэгээд бус хүүхдүүд болохоор нэг ах мах нартайгаа морь унаал байдаг. Ив моргүй тэгэл тэрэлж нөгөө морь унуулдаг айлууд үүдэг шүү дээ. Мань тэр морь унуултыг хийж морь ундаг гэсэн байхгүй одоо гайд майд хөтөлж явдаг ч юм уу морь унуулдаг газар туун морийг авирч өгдөг. Тэ морь л унуул болоод нь шүү дээ. Ерөөсөө тийм тэгэл морьтой л ойл болох гэдэг. Тэгээ угаасаа мань яг одоо бас хүүхдүүд мөхтүүд ээж нөө мань PC тоглодгүй шүү дээ. Одоо компьютероос хүндий мөндий тэгэл яг үгүй тэрийг би санддаг байхгүй 100 мань 5 сарын 30-нд тэрэлж авал тэгэл 100 адуу мал зал гэл тэгэл намар ирэнгууд бүгд сайжирчдаг гэсэн байхгүй биз та. Тэгээ гүцэхгүй ингээ 2-3 жил болоо тийм мань угаасаа гүцээг байхгүй. Тэгэл морийг бол мань хурдан морь бол яг сайн унж мун чадаагүй тэгэл морины ажил хийдэг байсан. Жоо томдцсан ер нь мань ч жоо том бийтэй. Гэхдээ бас жоо авьяас хүл гэсэн үг л дээ цаагаараа жоо ив хавгүй болохоор л унуулдаг байсан биз. Тэгэл яг морьтой бол нэлээд найзалсан. Тэгэл яг охинд дуртай болж эхлээл мориноос олцсон доо. За морин живэж. Өөрөө морь болоолоо. Жоо амбонд өсмөс ургаа. Өөрөө морь болох гэж. Өөрөө онуулдаг нь ал. Тэ өөрөө морь болж болцсон те. Өөрөө жоохон гой морь дээр болох гэж үзэж үзсэн. Тэгэл тэр амар нөлөөлдөг тэгэл яг Монгол ахуу гэхдээ манус айгу сайн мэддгүү л юм байл л дээ. Тэгэл яг Монгол ахуу нэг сайн мань бол нөгөө өнгөн талын юм мэднэ нэг минь тустай тэгэл нэг морины зүсмүс мэдхээс биш яг нөгөө юм гой Монгол ахууг бол одоо бол ингээл холтчихж байгаа манус бол амар холтчихж байгаа. Гэхдээ одоо юу ажиглагдаад байгаа нөө мань нөгөө Facebook бол яг ашигладгүй мөртлөө морины группүүд байдаг. Адуу аавн зарнаар нэг жороо морины групптэй адуу үржүүлгийн групптэй байхгүй. Нөгөө тийм манийх нь Facebook ухуулах шиг хоёр юмны нэг нь морил байгаа. Тийм мань яг Facebook тэгж ашигладаг. Жороо морь дундаж үнэ хэд вэ юу н одоо? 4-5 байгаа хаа. Тэр чи одоо юм suspensionтэй морь гэсэн үг шүү дээ. Ингээд донсолтгүй донсолохгүй морь гэсэн үг шүү дээ. Бүр яг гоё юм фоксын амаржэнтэй ураанлаг гэсэн үг. Тийм. Одоо баян хүмүүс ч юм уу, настай хүмүүс ч юм уу, тийм хүмүүсийн одоо өнгөрдөг наадмаар цагаан сараар хүндэг тийм. Би амар газар их хороон тэр чи те бас нарийн те. Яг тэрэн дээр одоо ажиглангууд тэр нэг группүүд дээр ажиглангууд яг одоо бол хөдөө эсрэгээрээ бас уурга муурга бариад морь зөрөө идлээд нэг юм тэр нөө адуучин гэдэг тэмцээн байдаг шүү дээ. Тэр тэмцээн бол амар их мэх явагддаг болоод сэргээд байгаа. Бас нөгөө туйлширж байгаа нэг яг хэсэг байгаа л да жоохон салж байгаа. Гэхдээ яг хөдөөнөө бас залуучууд илүү бас юм хувц нь гоё болоод тэ нэг юм ганган манган болоод тэнгуү тэрийн дагаал нэг имэйл хийдэг хүний ч юм уу амьдрал бас дээшлээл ингээл нэг юм community өөрөө бас буцаад амар гоё сэргэж байгаа гэж мань хараад байгаа. Тийм бах. Туйл ганта гоё далийн асуулт асууж. Одоо ингээд морь
морь унж байгаа хүн хоёр байгаа зөө. За. Тэгмэд манайс хотод за нэг ийм машинтай ийм залууны ганган те. Тийм юм байгаа штэ. Энэ ганган залуу гэж энэ. Тэгмэд ямархуу морьтой, ямархуу тоногтой, эмээлтэй тэгээд дээр нь сууж байгаа залуу нь ямархуу дээлтэй, ямархуу малгайтай тийм байвал ер нь ганганд орох уу? Тийм байггүй. Яг ер нь ганган одоо тийм морьтой наадмаар яад энэ. За наадмаар бол яг бүдүү морь унна гэж ярьдаг хгүй. Одоо их морь том жоохон юм би хаа сайтай тарган тий эсвэл юм жоохон гоё алхаатай. Swagтай морь. Тий юм. Гэтэ яг нас би гүйтсэн байна гэсэн үг. Жоо тэгжээж юм гоё том болдог хгүй. Тэгэнгүүтээ имэйл бол яг залуучууд бол нэг тэгж яахгүй шүү дээ. Мөнгөн тоног моногтой юм нэг хэрэглэж чадахгүй шүү дээ тийм. Тэг яг нэг аюул нь имэйл хулгаад алдчихад байдаг. Тий бас тийм юм байгаа. Ганган имэйл байгаа. Яа тий. Би алдчихсан юм чи наадам дээрс. Минийх бол ганган биш. Миний цэрэг имэйлийг аваа явцсан. Тийм. Тэгээд чи яг наадам дээр ингээд орон нутгийн наадам тэрэлж тийм зүр жижиг юм. Талаас цуглаж байгаа шүү дээ. Налаахыг тарах хаанаас хэн ирж байгааг мэдэхгүй шүү дээ. Наадам дуусахад машинд ачих хэрэг байх. Тэгээ яг ер нь бол бас залуучууд яг ганган имэйл тогтдгоо. Тэгтээ ганган имэйл тогхын аюул нь бас тэр амар юм байна. Тийм. залуу тогтох юм уу? Яг боломж л байгаа л да. Тэгтээ ер нь яг гоё тийм мөнгөн тоногтой имэйл ч одоо 50% сая төгрөх ч юм уу те. Тэрийг бол маа ахнар махнар л хэрэглэнэ үхээс бишээ. Эхлээд бол буугаа марцсан чи морин ингээд зайдаг болсон. Тэгтээ тэр нөгөө мөнгөн тоногноос илүү одоо даруулга олон ч юм уу сураар нь гоё болгодог болсон билээ. Одоо нэг гоё болсон юм билээ. Би бол гоё л ундаг гэсэн юм. Одоо тэгтээ тийм монгол юмнууд бол тулж байгаа юм билээ. Тийм гоё болж байгаа бүр ингээд нөгөө бас AI шиг л хөгжөөд байгаа байхгүй давхар. Мань нэг морьтой хэлийгэл ингээл явж байгаа байхгүй хагийн хар нуур муур ингээл явал. Тэгээ надад болохоор ийм урт дил мэлтэй ийм морь ийм өндөр морь юм сак санагдаад байгаа байхгүй. Тэгээ нэг ийм бор гинэстэй тэрийг одоо тийм морь биш. Яг ийм үндсэн ийм өнгөтэй морь биш. Надад нэг ийм арай өөр өнгөтэй тэгсэн ийм алаг малах ч юм уу халзан ас жоохон свагтай морь хүсээд одоо ямар гоё энэ арай гоё юм байна да гэж одоо. Тэнгуут манай тэр адуучин дүүнер бидрийг авч явж байгаа дүүнер болохоор яавал гоё юм гэсэн чинь ахаа ингээ дил мөлийн ингээ гоё засаад гонвол дилийн дараад ингээ гоё одоо ингээ дараа яг фейд хийж байгаа гоё бод. Фейдлээд байгаа юм уу? Фейдлээд тэгчээ ингээд морь тэгшгэн зогсоход тэгшгэн байдаг байхгүй тэгчээ. Шгүүл гоё юм уу тий тэгвэл гоё. Яг дилтэй байвал бүр урт байх хэрэгтэй гэсэн үг. Азрах шиг тэгвэл гоё. Зүгээр юм хоёрын хооронд дил бол нөгөө юм дутуу боргоцсон үс. Тэр нь гэхдээ яг юм тактикл юм байлээ л дээ. Чон мон ирэнгуут дилнээс нь ингээд зуураад ингээд бас хадч мадч чадахгүй. Тэнгуут дилийн засцсан байнгут тэр чинь юм амьд үлдэх магадлал нь арай их. Гайгүй. Тийм юм. Тийм л гэж сонссон ямар ч байсан. Яг гэхдээ дилтэй мэлтэй унж болно шүү. Тэгэл хүн болгоо яг мориороо гангарна тэгэл сурын идэллэрээ гангарна. Тэгэл яг дээл малгай залгаа бол тэгэл янз болцсон бэлээ. Гоё амар гоё болцсон бэлээ. Тэгээ манайс яг энэ жил тэр мэдрэмжийг авсаахгүй нөгөө мань стори гэл юм хүүхдүүд яваадсэн шүү дээ. Гангамч тэгээ би бүр яг ихчил. За мань бол яг сая тэгэл за нэг хазаар мазаараа янзлаад ер нь жоохон нэг ач холбогдол өгөхгүй бол дүүнрийн свагийг дийлхэ ölцсэн байгаа байхгүй. Тийм юм морин зориндоо юм баг мөнгөн зүгэлт зүгээд байгаа юм аа. Вэ сваг бүр өндөр. Тэр нэг овцснуудаа өмсөд морин дээр мартахаар амар хэлбэртэй болоо шээ. Тийм нэг юм гоё болоо. Тэг яг угаасаа 3 татхаар тэгэл морин дээр ингээ нэг сон дали суугаад ингээд шууд ингээд жоо ингээд хэлсэн шүү дээ. Малгай залганы жоохон ийм юм байна. Жоо ийм жоохон ийм юм жоохон толгоос урахтай малгай энэ дээрээ те гээд. Тийм хөөртөө итгэлтэй болчтой шүү дээ. Тэр гэхдээ гоё морь унах тэр нэг салхисөрөө давхиж байгаа чинь нэг тийм ер хүний тестостероныг бүүстлээл байгаа. Монгол морь унаад байж байгаа пропорц нэг гадаад морьноос ч л өөртөө. Морин жижигхэн болохоор түн нэг юм том харагддаг. Яг нөгөө баатарлаг харагдаад байгаа. Том харагдчих. Том дээлмэл өмс. Биеийн том харагдаа шээ тий. Тэгтээ Монгол морины бол яг онцлог нь бол үнээр төсвөр хатуужл өндөрлөлтөө өгдөг л. Энэ талаар одоо манайх одоо адууг амар эргэлзүүлж байгаа шүү дээ. Ингээд адуу бүр амар эргэлз болцсон. Цусыг холдуулах гад тэгээд байгаа. Үгүй нэг хурдлуулах гад байгаа хгүй. Жохон мөнгө олохгүй феймний төлөө. Тэгээд тэрний эсэргээр яг Монгол адуунд бас амар муу байгаа. Тэгтээ юм нөгөө туулах чадваргүй, тасан зохицох чадваргүй. Тэгэл яг нэг 100 болоход ойлгох шин. Бас эвгүй л байхгүй.
үлдэхгүй. Тэгээ нөө хідэн жижигхэн погдоосон монгол юмнууд нь үлдэхгүй. Тэгтээ хүн дээр ч гэсэн ирлээд за Чи тэр гомоо шамаа гэдгээ ярьчаад хүн дээр яар л та тэгээд. Шүрүвц. За хүн биш шүү. За, Хүн дээр тэгдгүү гэж хэлээ. Ер нь тэр ингээд тийм гадаад адуу мадуутай ирлээцчээр ер нь тэгээд явах тусмаа доошлмаа муудаа л юм да. Яг ихний 1-2 ирлээ. Тэгэж яриад байгаа. Тэгээд байгаа харин. Ихний 1-2 ирлээ. Хоёр талынхаа өгшөн. Одоо хүнч бай, морьч бай те. Хоёр талынхаа одоо ирлээзүүд угаасаа одоо ирлээз хүмүүс ч гэсэн арай өндөр ухаантай хүүхдүүд хоёр талын тустай те. Им Япон харын ирлээз мэрлээз айн гоё. Тэнгууд 3-аас бол эсрэгээр ингээд нөгөө муудаад юм жоохон ойлгомжтой. Цэвэр байлгаа шүүгээ хэлээд байдаг чинь тийм учиртай шүү. Тэр чинь зүгээр нэг тэнэг хүмүүсийн тийм үндсэрхийг мангар юм Facebook хүмүүсийн биш. Орк гэдэг байгаа байхгүй. Цусаан цэвэр байлгаа гэдэг чинь бас учир үе тий. Та фортдаг шиг нөгөө тал руугаа тийм. Морины хувьд бол тийм байна. Гэхдээ нэр яг одоо ингээд амар урт уургамтай ч юм уу яг тэгэл ингээд шилэн ингээд доошлоо шаваад Тэнгууд тийм дурангийн хайрцаг тэгээд бас гоё найзууд үзэж байгаа бол тэр нөгөө намрын хагийн ар нуурын аялал маялалт гоё гоё юм билээ. Тэрийг сурталчлах гад бас Монгол тим юм сурталчлах гад дэрэлжсэн влог хийгээд байгаа шүү. Гэхдээ амар илийн тэгсэн байхгүй маа нөгөө Баяна бас Францд үжээд ирсэн нэг залуу тэгээд можо итер мэтэрч аваа авсан шүү дээ. Тэгсэн чинь харин бөөнд хомбог аваа авсан шүү дээ. Хомбоо бөөн баярлсан. Тэгээд можи тэр Баяна хоёр болохоор морь унж байгаагүй заяа. Бараг нэг л унж ирсэн чи. Гэтэ тэр чи ямар экстрим блэ. Монгол хүн явчихж байгаа байхгүй юу? Яг ийм юм руу уруудаад идэв ч те. Тэгээд ийм юм руу мөх сардаг дээр явж байгаа юм чи. Асрал тарихны хардсан уулан дээр явж байгаа юм чи. Яг 3000 зэрэг дээр морьтой явж байгаа шүү. 2000 гарн дээр хэдэн километр явтай. Уулаараа бодвол чи ирд юм уу? 40 тэр чин бас гайгүй тэр чин бартаа экстрим баггүй. Давхих боломжгүй броо. Ерөөсөө л уул хаад асах намаг уул хаад асах байхгүй. Зөв мотоциклоор бол эндүрөө хийгээд байгаа. Хурдных зүгээр эндүрөө. Тэр амар гоё юм бэлээ. Тэгэл 4 өдөр явмаар юм бэлээ. Тэг яг намар нөгөө 9 сарын 15-наас хойш аялд юм биш үү? Би бас тэрийг сая л ойлголдож өгөхгүй. Гүү. Яа убаанууд чинь тэр үеэр л явдаг байгаа байхгүй шүү. Ягаад гэвэл нөгөө намаг чинь ширгээд хөрсний ус татагдаад намаг шаваргүй болоод ялаа шумуулгүй болоод тэгээд бороо орхоо болоод тэгэд яг перфект чинь өгш 9 сарын 15-наас тэр нэг 10 сарын ихтэн хүртэл юм уу яг одоо өнөөдөр би бас тэр нэг подкаст ангийн подкаст сонссон чи тэгж байгаа байхгүй 9 сарын 15-наас угсаа уул руугаа явдаг. Ялаа шумуулгүй. Гүүг. Баянаа бол даарч сүүний өмнө явсан шүү дээ. Яг 8 сар чи нэг надаас нэлээд өмнө явсан 2-7 хоног өмнө. Тий. Тэгээд араас нь таад явсан. Баянаа бол даарсан. Би өөрийгөө хөлдөж өгөх гэж гэж бодсон гэдэг юм байна. Өглөө долоод босоод 50 татуулаад тэгс ёо тавьчихлаа. Тэгэл бас майхан донол яваад. Тийм майхан донол. Тэгэл гоё юм бэлээ. Тэгэл тийм морин аялал бас юм юм бэлээ. Аялал бид нар ингээд нөгөө 100 гэж бодоод байдаг. Бас яг намар байсан юм бэлээ. Ер нь илүү юм гоё тухтай, тайван. Тэгэд намрыг бас бид нар тэрэлжид нэг ойлгосон шүү дээ. Нөгөө тэрэлж явсаар байгаад налаадгийг ойлгосон шүү дээ. Яг тэр налаадаг малаадаг чинь тэндэл байдаг юм блээ л дээ. Манайс н хоттой шал тэнгээр бодоод ингэсэн байж. Тийм намар бол тэнэг мэнэгтэй навч сундаг мундаг гэсэн. Тийм гой нэг эм орж ийн архив. Тийм тэгэл яг загас махсанд ч гэсэн намар л явна шүү дээ. Тэгэл хоёулаа одоо 6 сарын 15-нд тэгэл ахыгаа аваад буудан та. Тэгээ гоё. Мань загсан дайд активити руу олон бол яваагүй л дээ 4 5 л явж байгаа. Гэхдээ үнэхээр яг толгоо молгоо амраад нэг шал өөр. Ах нарыг тэгээд ах болохоороо л ойлгоно гэж яг үнэн л их байна. Загсанд бас яг үнэхээр загсандаа бас яваад байдаг байгаа байхгүй. Тэр чинь амар сонир бясалгал юм бэлээ. Голын ус руу ингээ хараад тэр нэг юмаа ингээд хөөрөөгөөл тэ төвлөрөөд байнгут тэр чинь ингээд ах нарын тархийг амраагаад тэр бодлоос нь салгаад гэр бүлийн янз бүрийн асуудлуудаас нь салгаад хэсэг зуурын тийм гоё сүлжээгүү тэ тийм тэгээ ганц нэг жүн зэм явуулаад тэгэл яг тэр чинь нэг
Ер нь л гоё терапи имчилгээ байгаад байгаа байхгүй тий бүр яг сувлэл шиг юм байгаад байгаа байхгүй. Тэгээд өөрсдөө загсаа барайл, галаад үлээл, гоё хоолоо игээл тэгэл. Энэ жил тэгнэ. Энэ жилээс жоон дайд активитинууд рүү гүн ор. Бороо гэхдээ нэр амар зутруулд юм биш үү те яг бодсон чинь. Тэ бороо нэр амар зутруулд юм. Хөдөө амар зутруулд. 2 өдөр бороо ороход бид эдийг хар авдар хийж явахдаа манай майхныг ингээд майхан наадар буцааш наа ийм болцсон. Жохон зураг авж байгаа ирсэн чинь түм хуурцсан байгаа юм чинь төмөрн. Тийм. Хоо. Амар шуурж морж бороо ороод тэ. Тэгснэ яг бидний хаяанд орж мороо тэр бас банаалтай тэ. Амар борооны яг үзүр дээр л менюс байгаадсэн байгаа. Ах одоо юу гэдэг юм бэ? Ахгүйс гоё дархалж мархлаад байгаа юм уу? Харин дархалж сурмаар байгаа юм би. Санаа оноо байгаа юм уу? Санаа оноо байгаа юм уу? Дархалах гээд. Дархалах багшигаа олох хамгийн чухал юм байна. Тийм шүү дээ. Тэгээд шифүгээ олно. Ихтэй хүн чи ер нь дархалж явах хэвээр дархалж явах сайн байдаг гэж юм. Тийм ихтэй хүн чинь. Ер нь бол дээр үед чи ер нь ихэнх хэрэгтэй хүн чинь дархны жижиг сажиг багж мааштай дүүсэн байна. Гэр гэртэл юм хийж байгаа шүү дээ. Ингэдэг байсан юм билэ. Дөш байдэн шүү дээ. Дөшөө шүтж эрэгтэй хүүхдтэй айл болгоно дөштэй заяа. Юм цогтөг дөштэй. Тэр дөшөө цагаан сараар дахиад зайлбраад цайлж ундаалаад зүдээ будааныхаа дээжийг тавьдсан байна. Тэрийг манай аав надад зааж өглөө. Чиний дөш чи нэг том дөш ингээл яваалаа дүүс. Тэгсэн чинь энэ яад гэсэн чинь эр хүүхдтэй айл болгонд дөш байх хэвээр тэр дөш чинь эрэгтэй хүүхдтэйгээ ингэж хамгаалж янз бүрийн юм болж тийм шүтэн дөш үүдэг гэж. Тэр хэрэг тийм юм нэлээ. Тэр ахыг бас мань тиймэрхүү юм хийгээл байгаа хта тэгэл ах гоё айдиагаа цуглуулаад ах бас айдиандаа сайн юм чинь тэгэл. Тэр нэг юу нэ өвөлтөр урлалын политехник тэрэн дээр явж мавж таархал юм шиг. Тэнгүүт ингээ ахнар дээр очих гингүүт баста ахнар жоох уугаад байна. Уучаад байна уу те? Ахнар өөдөө угаасаа уучж байгаа те. Ахнар гэр ороод мороод тийм ахнар байгаад байгаа. Өөрийнхөө цэг мэгтэй те. Жон хүндрээд байгаа те. Тийм сериусны юм биш болчихгоо шагаад. Ахнар бол угаасаа шийдтсэн, карьерээ шийдтсэн. Тэгээ угаасаа уусан ч угаагүй дархлах учраас ахнарт бол ойлгомжтой байгаад дээ шүү дээ, тий. Ийч бол сурах гад байдаг ахнар ялчгүй зүнцтэй харчаас. Тэгээ шалтцсных нь маргааш ахаа ингэ шарын дайлж өгч өгөө тий. Олон юм ярингууд ингэ цаацаа өөрөө шийдвээ бүгөө авсан тий. Тийм юм байна. Тийм мангас шиг ахнар байж идэв шүү. Орсон дээр төшийг бол мэдмээр юм байна. Төш байдаг байсан. Намайг баг байхад ч манай төш эмээгээ төш байдаг байсан. Одоо хайцын бүүм мэднүүлч болдно. Тэрнээс нэр айл болгонд яг нэг юм номны юм жижиг юм жижигхэн төш байсан шүү. Хадаас мантасаа тэгшлээл тэгэл нэг юм жижиг сэжиг тэгээд төмөр хайч мэч янзлал тий. Айлын шүтэн нөхгүй. Хүнд тийм юм байна. Тэгэл одоо л нэг өөр юм жоохон ойлгохгүй л байгаа юм уу да тийм жоохон цагаасаа шиний юугаар ингээд тосмос нааж маагаал ял нэг юм хэрэглээл ингээд шороо дарагдаал гэж идэг юм болохоос тэр чинь тийм юм баг. Амар юм баг. Даар нэг жоохон ойлгох анзаарах гал тэ манай эхнэр бас сая надад тэгж ярьсан өнгөрсөн 7 хоногт ойрд бол шал юм дипэрхэр бас амар дип юм боддог болчлоо аав ээж мэжиг амар би бол өнгөрсөн жилээс хойш өвөг дээдсийг бол амар ойлгосон юм. Тэр нэг юм юулүрийг ойлгосон байхгүй. Манай аав төрхийн тулд тэр ээж аав хоёр байсан. Тэр өвөөгийн ээж аав хоёр ч юм ингээ явахаар тэр хідэн сая хүмүүс ингэж хэлцээр байгаад тэр мэрэгэн бэг чилүү 3 гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол мань бол бүр илүү юм залбирдаг тэр бүр яг ханаас асар олон селекцийн дараа манус гарч ирсэн. Маш олон маш их дайн тулаан тий нойртой нойргүй хоосон шүн тэдрээ араас бас манус цухгаад те бүг гэд унцсан. Яг одоо зүгээр илүү амар дипрэхгүйгээр зүгээр илүү жоох юм appreciate хийгээ те өвгдөөдс ч юм уу нэг жоохон хамаатан садан матан руугаа жоохон буцаж харж мараад байгаа хгүй юм байна те. Би гэхдээ амар үнцэг нэ гэж бодож байгаа. Би мань саяхан л нөгөө анзаараад байгаа хгүй. Анзаараад төрөх юм жоохон анзаардаг бодлоо тэрхэнд нейронууд ингээд жоохон сигнал орж ирэн шээ. Мань тэрийг бас амар ойлгоол тэгэл ер нь бас жоохон залбираал өмнө тийм ярингууд мань тэл юу дээдс тэгээд Чингис хаан л гэж бодсон байхгүй. Одоо юу яах гэдэг тэгсэн чинь гүү байгаа байхгүй. Тэр чинь тэгээд баг сая хүмүүний селекцийн үр дүнд те нэг тэгээд чинь
селекц гэдэг чинь бестүүд л байгаа шүү дээ хөшөө. Дандаа л бест амьд үлдээл 18 үрж байгаа байхгүй ядаж те. Дурлсан 18 хүрээд ч те. Ингээд тэр хоёр чинь дурлаад энэ л хамгийн амар юм байна. Энийг хүүхдтэй болоод дижээд гарч ирж байгаа. Тэгэхээр чи дандаа чи бестүүдээс л унаад байгаа байхгүй. Хоёр бест юмнаас л наа чи амар унаал үнцэн. Гоё үнцэн. Тэгэхээр манусаас амар тийм appreciate энэ дэшээ тэр хүндлэх ихсүү ёстой юм уу мэдээд байдаг чинь бас харин аюул тийм мандэ мэдхгүй байгаагаа бас Мэдхгүй байлээ. мэдхгүй байгаа маа. Мэддэг хүмүүс бас байх. Цөөрцөн байгаа. Дөрөвгээс Эмээ өвгөөс асуунгууд мэдхгүй байгаа байхгүй. Тэгээд уус судлангууд ингэж байгаа. Манай эмээ болохоор баян онгорих гэж байна. Зүр манай эмээ дэрэлээр л мэддэг. Тэнгууд яг хөөнгүүд ховдоос ирсэн болчиход байгаа байхгүй. Тэгээ ховдоос ирсэн гэхэл тэр ховд нь хаанасаа цахаасаа ирсэн ингээд хөөхөрдөө манус бол Монголын нутаг дэвсгэрээс гараа явуул явчихаар байгаа байхгүй. Тэгэл бас маяр их юм селекц тим юм дунд хөрх юм. Монголын нутаг дэвсгэрээс гарч явдаг чинь Төв Азийн одоо Азууд яаж үүссэн гэсэн чинь Гимлайнуур одоо хамгийн өндөрлөг цэг байгаа шүү дээ. Азуудын үүсэл нь Гимлайнуурунд ингээд Аз арстан үүсээд тэнгуутлаа ингээд ашигтай нутаг бүсүүд рүү дулаахан газрууд руу буугаад тэгээ Монгол руу зарим нь яваад Хятад улс тэнд үүсээд ингээд тэр өндрөөс бууж ирээд Аз арстан үүссэн. Ер нь тэгж цааст байна. Ийм том нүүдлийн луп байд юм шиг байлээ. Гэтэ энэ яг шинжлэх ухаан нарын батны биш гэхдээ яг учир мэддэг зарим хүмүүс манай багш маштай гэж ярьжсэн баг. Одоо ингээд тийм зогсохгүй луп л байдаг гэж л би ойлгосон. Одоо ярианд дундаа том зургаар нь харангуй. Том зургаараа. Одоо тэнгуут ингээл доороос ирж штэ саяны ярьсан одоо энтхгийн дэндээс ингээл ирж гин Төв Аз руу ирж гин Төв Аз дээр байж байгаа Төв Азаас баруун руу явж байгаа. Орсоор дамжаад ч юм. Тэгээд одоо эн чи юу гэдэг ба штэ. Нөгөө хүннүүгийн өмнө чөлөө юуны үед нүүснэ их нүүдэлчин. Хамгийн сүүлийн нөгөө их нүүдэлчин нөгөө юм уу викинг тэгээ цаашаа англи хүртэл явцсан байхгүй сайн ирвэл баг англичууд чинь юм Азаас нүнжсэн хүмүүс байгаа байхгүй Европод чинь тэр чигтэй тэнгүүт одоо тэрийг би нөгөө Азууд байсан галсангой ярианаас нэг сонсч ирсэн тэр яагаад тэр айгуу сонин гэд гэтээ энэ нүүдэл мөдөлтэй холбож яриаг л дээ тэр нөгөө нэг тангатын галсангой ч нөгөө ертөнцийн 3-ыг бичдэг штэ тэгсэн чинь ийм гурвалсан шүлэг мүлэгний тухай адил ингээл ярьж байгаа юм л та. Дэлхийд дээр гэсэн чи хайкуг болохоор бас тийм юу биш гэж байгаа. Яг тийм одоо юм философик тийм амьдралын ухаанаас тийм биш гэж байгаа. Шүлэг зүгээр л шүлэг харагдаж байгаа гэж байгаа байхгүй. Онц ирсэн сэрлээ. Тийм чинь нэг юм зүгээр мэлхий гуаглан сарны тусаал нэг юм. Тийм мэлхий гуаглан сарны гуурлын ухаацдаг ч юм уу нэг юм юм байна. Нэг юм сарны дэлбээ унсан чи сарыг жирэлзүүлчлээ ч үлээ. Тиймэрхүү юм байдаг байхгүй. Тийм тэгээд өөр хаануудаас ч Монголд байдаг. Тэгсэн чинь юунд байдаг гэж байгаа. Английн нэг кельт гэдэг нэг тийм тосгон байт юм. Кельтүүд гэдэг байгаа тийм. Хилт гэж байгаа юм шиг. Кельт гэдэг. Тэр нь тийм ертөнцийн 3 шиг шүлэг байдаг цаа тэнд. Тэгээд явангууд нөө викинг гээл байгаа. Тэгээ айрын үндэстэн чинь бас ариун гэдэг үгнээс гаралтай энэ гэж яриад байгаа юм шиг хүмүүс. Тэгээ ингээд явсан. Тэгээд тэрэн цаашаа далаа руу ингээд юуснаа давснаа нөө юурууч гэдэг юм. Ингээ Аляскаар чинь баг дамжаад юуруу. Тэр бол яг угсаа зураг юм л байна шүү дээ. Үнэхээр л яг индианууд бол тэгэл ингээ мань одоо ингээд бүр бодох тусам угаасаа л монголчуудтай адилхан гээгүй. Гэхдээ ер нь бол энэ Аз Төв Азаас л бас гараад мөсөлгийн үед ч юм уу ингээл хөвдөөл явсаар байгаа л хойгуурал очсон байгаа байхгүй. Тийм луп байдаг л гэдэг. Тэгэл сүүлийн 2000 жилд чи ер нь тэр нөө их нүүдлүүд байха болцсон гэж байгаа. Тэгээ нөө байгаа. Баярлж явдаг юм бол Аз болж төрсөндөө л нэрээ баярлдаг. Ядаж Аз бол нэр үнэхээр гой swag юм байлээ нэр ингэсэн. Онгор нүдтэй ингээд ийм царайтай ийм тэгээд илүү ухаантай гэдэг стереотипн дээр нь Азууд явдаг шүү дээ. Азууд нердтэй. Тийм Монгол гэдэг би бас харин тэрийг бас яг сайхан Монгол нүгуутаас өөр тэгээ өөр тэрүүгээр угаасаа бахарах хэвээр. Тэгэл Монгол хүмүүс угаасаа яг үнээр ухаан average одоо дундаж хүмүүн нь бол ухаантай яалтчгүй л ухаантай юм байна. Тэгэл тэнэг хүмүүс дэлхийг эзлэхгүй шүү дээ. Тэр чи яаж ч үз тээ. Одоо ингээ бас хэтэрхий ухаантай болохоор бивнийхээ дээр тэр нь бол буруутч чам тийм. Гэтэ зүгээр average бол
Ер нь бол тийм Монгол одоо яг ахын хэлдэг шиг те Аз олж төрсөндөө баярлаад дахиад нэмээд яг Монгол олж төрсөндөө бол угсаа бас баярлах хэрэгтэй. Нэг олон улсаар явж байгаагүй л дээ. Гэхдээ ингээд алхаж гингут жишээ нь маань ингээд Японы гудамжинд алхаж гингут намайг би адилхан Аз пистал байж байгаа шүү дээ. Гэхдээ наа ингээд хараад байгаа байхгүй. Яагаад хараад байгааг нь хүн бас мэдэн ш нь муухай гажиг бол бас нэг харна. Хүний харцны үйл сонирхож харах чинь ингээд сонирхож хараад байгаа байхгүй. Энэ яг ямар Аз писта ямар төрлийн Аз писта яваад байгаа. Бусд нь бүгдээрээ нэг ингэж мэнгцэн ажилдаа анхаарч ингээд явж идэг байхгүй тэр гудамжаар тэгэнгүүт майл ингээд дээшээ мэшээ харцсан юм үзсэн. Ингээд хогийн саваа баг нээж үзээд байгаа маш тэгж явангууд энэ ямар сонирмстай гэж хараашаа наа өөр авраатай шааж байгаа байхгүй. Ер нь хүн юм хөлний энерги дүүргэнэ гэж бас юм байд юм байна. Янз бүрийн газруудаар явж одоо эцгийн биед газар үзгээд байгаа ч бас учир байна ингээ. Янз бүрийн газар явж тэнж би бас энерги ингэж дүүргдэг юм байна. Тэрийг бас хийж авах юм. Эцгийн биед газар үзгэдгийг бас амар ойлгож байна. Тэгэл яг нөө мань автаа ажилтсан шүү дээ. Тэгвэл мань амар нөө Азтай миний бүх алдааг аав ард засаад идэх ч юм уу те. Эсвэл нэг юм ардаа бэкаптай гэдэг ч юм уу нэг юм айдгүй ч юм уу тэгэл нэг юм жижиг сажиг алдаа гаргалаа гэхэд одоо мань өөр компанид ажилладаг байсан бол халагдахаар ч юм уу те эсвэл нэг тим байлаа гэхэд чинь яг автаа ажилладаг болохоор тэрийг аав ингээм амар коверлдог ингээд амар хаачдаг те тэгэл би өөрөө бол анзаардаг байсан байгаа байхгүй те мань нэг бас тэгэл жоохон анзаараад юм бодоол нөө дархан руу мань тэгэл сайхан 4 цаг маг ганцаараа явна шүү дээ машинда тэгэл сайхан бодно л доо сайхан тэгэл бэг мэг шиг бол төвд амьдруул бол манайс төвд амьдарч үзсэн шүү дээ сарнах дээр нэг 6 сар тэгэл Friday night манад эхлээд Monday morning манад дуусч мосоод тэр тэгсэн шүү дээ амар их тэгэл яг угаасаа одоо төрөө шүү дээ тэгэл хүмүүс дуртай л байдэн шүү дээ. Бид нар бас тийм муу юм биш юм. Одоо яг энэ жоо хипхоп тоглолт бол утгаа алдаа те би бол нь баг 50% таахаа. Зүгээр саяных манийхыг бол яриаггүй л дээ. Зуны цэнгэлт хүүд дээр бол тэгэл 50% та шатж байгаа бах. Тэгэл хүмүүс нэг амар фестивал хийхийг амар амархан л гэж ойлгоол нэг мөнгө гэж бодоод тах шиг байгаа. Тэгэл уг нь яг зүгээр илүү хөгжмөлүүгээ ч юм уу зориулаад ингээ гоё хийвэл бол гоё. Тэсээ Казахстан бас яг тэгээдсэн байхгүй юм. Фестивалаас болж сүрж исэн бүтэн хот байж байгаа шүү дээ. Хоол хүнснийх нь нөөцн дуусаад тог цахилгаан хүрхгүй усны нөөцн дуусч исэн түүх байгаа шүү дээ. Аль фестивал? Woodstock те. Woodstock те. Тэг Woodstock. Тэг бүр өөр Woodstock нэрийг мартчихсан. Тэгэл гадны фестивалыг анх удаага үзсэн шүү тахтай хамт. Улаудын Голос Кочевник гээд нүүдэлчлийн дуу хоолой гэдэг. Тэр яг хуучин плей тайм шиг үссэн. Гэтэ тэр фестивалийн хамгийн гоё юм нь төв тайзныхаа хажууд юм уултай жижиг толгодтой. Тэгээд толгод дээрээсээ ингээ үздэг. Бүгдээрээ яг гоё юм сандал шиг ингэж яг гоё ингээ уулаараа дүүрэн сууж байгаа. Тэр амар гоё санагдсан. Тэр нь бол тэгэл яг нөгөө манайч плей таймын сүүлийн орой мөр ингээл хаадаг штэ хаяа ингээл тэ сүүлийнх сванс дуулдаг ч юм уу байсан. Яг тэр мөрөн дээр бол тэгж үзүүлэхээ үнэхээр гоё тэ тэр бол уйлахаар л юм биш. Уйлахаар тэрвэрлэхээр л юм бэл. Тэгээд тэр арх дарсны хэрэглээ Оросд бол үнэхээр бага юм байлээ шүү. Бодсон шиг. Яг тэр пи уугаад ингээ 2 гартаа пи бэрээ явуулсан манай хэдлээс тэ. Бараг нэрээ хинч ба пи очиргүй байгаа юм чи. Пи уухгүй байгаа юм чи. Нэг тийм амар ууж идээд тийм юм байхгүй байгаа юм чи. Арх уухгүй байгаа юм чи. Тэгээ ерөнхийдөө манай цайл подкаст маань өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд Чилидээ цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. Хамтдаа зөндөө юм хийх бах. Тэгээд найзтай бол ярих сэдвүүд бол зөндөө байлаа. Тэгээд манайх нэг зочноо ер нь бол дахиж оруулахгүй гэсэн юм байдгүй. Тэгэнгუთ дахиад байж байгаа дахиад чиглэлийг яг надад бас дахиж оруулъя гэсэн нэг одоогийн байдлаар нэг хідэн хүн бол байгаа. Тэдний нэг нь байх болно. Тэгээ нэг дахиад нэг хідэн дугаар аваад нэг энэ сиснээ өндөрлөлчт юм уу гэж бодоод байгаа. Тэгээ бөөндөө нэг ярилцж үзье те бас бөөндөө бас тий. Тэгэл манаас ч гэсэн ингээл юу гэдэг
өөр нэвтрүүлгээр юм ярихгүй шүү дээ. Тэгэл мэн угаасаа орохгүй гэж боддог тийм балаа юмд. Угаасаа тэгэл эсрэгээрээ яг иймэрхүү подкастаар илүү юм дил сул юм шиг мөртлөө гоё юм поинтуудтай тийм сонсож байгаа хүмүүстэй гоё хань болцохоор тийм Харуудын гоё өнцгийг харуулмаар яг өөр цаанаа юу боддیں۔ Гэдгийг бас тэр гоё өнцгийг харуулчмаар байгаа. А тэгээд бас энэ подкастаа сонсохын тулд та нар subscribe дараад тэр хонх гэдэг товчоо идэвхжүүлчээрээ гуйж байна. Энэ та нарт бас ингээд зүгээр ингээл цаг үрээл уйдсандаа ч юм уу ийм юм хийгээгүй бас энэ хүмүүсийн гоё өнцгийг нийгэмд хүргэхийг хүсэж байна. Авах юм байгаа, хаях юм байгаа тэр хүмүүстээ бүгдийг гоё дэмжээ явчаарай. Support your local artists дээр ингээс support your local artist. Тэгээ ялангуяа манай хармаф маань энэ үнтэй өөрийнхөө мөнгөөр өөрөө бүх юмаа босгоод ингээд дуу муу хийгээд ингээд ямар улаан загалмаа штэ. Тэгэхээр тэрийг бас ойлгоорой. Дэмжээрээ, манай хоёрыг дэмжээрээ. Энерги зардсан шүү тий. Их ухаантай юм ярьчихсан гэдэг поинтанд хүрчээ. Тэ болох юм нааш. За ингээд цайл подкаст өндөрлөж байна. Энэ дугаарт орсон Чилидээ баярлалаа. Баярлалаа. Хайртай шүү бүгдээрэнд нь. Цайл подкаст. Цай. Хаяа зээ ашаахгүй. За гоё шаа. За.